Ямлын сайхан нь цэцгийн дунд байдаг. Хүний сайхан нь хүүхнүүдийн дунд байдаг гэж Цэндийн дамдан сурангаа нэгшилэгтэй бичсэн бий. Хүний сайхан нь улсан эмэгтэйчүүд маань гоёл чимэг зүудэг нь эрд дээрсгээс уламжилсан ёс зан шинэлээ. Эмэг бэлзэг зэргийг зүүх нь гоё дээрэн гоё болох гэсэн зүгээр нэг дайвар нэмэр биш. Ард түмний түүх соёлын гандан бууршгүй уламжлал, бэлэг зүй, зан үйлтэй холбоотойгоор гүн гүнзгий утга учиртай ардын урлаг гооцон сурвалжтай юм. Манай залуучууд Монгол улсынхан халуун амбэлд шин айлрах нэмэхээр хормын гантиг ордонд очоод төвчин жаргал, тасрашгүй холбоог бэлэгдсэн хаан бугуйвч, хатан зүг сийлсэн бэлзэг солилцдог уламжлалтай болжээ. Бүсгийчүүдийн гоёл чимэглэлийн зүйл манай ардын урлагийн гайхалтай нарийн нандин урав хаан, газар нутаг, ястан бүрийн түүх, зан үйлийн онцлог, уран дарахчдын уламжлал тэрч байтугай хүмүүсийн сэтгэхүйн онцлогийг хүртэл харуулах өвдөстэй байлаа. Манай ардын уран дарахчид алт мөнгө эрдний чулуугаар Монгол эмэгтэйн зүсцрээ Библиэлд зөгцсөн гоёл чимгүрлэхтаа жирийн эмэгтэйн хэрэглэх шүрэн даруулга мөнгөн товчноос эхлээд хадгатай дээдсийн ёслолын ховор тансаг гоёл хүртэл урлж хийж чадахгүй юм байсангүй. Одоо би театрын дайц юм уу, түүхэн кино зургаас хаяхан хардаг энэ гоёл хаад ноёдын өргөө ордноос эхлээд хар сардын бор гэрт хүртэл айлын авгай эхнэрүүдийн өстөл гоёг чимэглэн ер бусын сүрж ихвлэн гин зэрэгцээ зөвхөн бүсгүй хүндэл байж болох нам өдөрхийг олгодог байжээ. Хэвлцэн эвэр хэлбэртэйгээр цовууд нь сумнаж мөнгөн хавчаараар хавчаад шүр сувд шигтгээтэй толгойн болт хийж мөнгөн осор унжуулан мөртэй дээл хоргой торгон ууж угуулцтай гутлан өмсөд явахтаа Монгол эмэгтэй ямар говь цэглэнтэй харагддаг байсныг төсөөлөхөд өгөхгүй. Эхнэр хүмүүс аливаа баяр ёслолд оролцохдоо шин нутаг нүүхтэн хоёр талын дэргэр үснээс доош үндсэн сүлжмэл үсийг нэмэглэн далдлахад зориулж туй буюу бөөрөнхий гэрийг хослон зүүдэг онцлогтой байна. Гэрлээгүй эмэгтэй буюу нутаг нутгийн аялгуугаар хүүхэн, сэвгэр, басхан гэд нэрлэдэг бүсгүйчүүдийн гоёл бас онцлогтой. Хажуу зүүдэг таван саваагүй хэмээх ариун цэврийн хэрэглэлд хөмсөг засах, хумс, чих цэвэрлэг, шүд чигжийлэх зэрэг хэрэглэл ордог байна. Эртний Монгол авгайн мөрний чимэг хээ гэдэг гоёл гуу гэдэг чимэг байдаг. Энгэрц үдэг сүйх гэдэг чимэг нь авгай хүний үндсэн гоёл юм. Энэ сүйхтэй гүн их утга агуулга бүхий сонин хээ угуул зурлжээ. Жишээ үржин дэлгэрэх, өнөр өтгөн байхыг бэлэгдсэн хос цагас, бат мөнхийг бэлэгдсэн хорол зэрэг хээ уралдаг.
Монгол уран дархачуул алт мөнгөөр гоёл чимэглэл хийх, Эрдэнэсийн чулуу шигтгэх өөрийн өөр мөс уртай алт, мөнгө, төмөр, цэцтэргүүтнийг суутгах, зоолборлох, наах, гагнах нарийн ахтай байжээ. Эмэгтэй хүний чимэг зүйлд зөвхөн гоё дэгжинд итгэв. Насны нам бүдрэх сэтгэлийн баяр баясгалан илэрхийлдэг үлээ. Монгол эмэгтэйн гоёлд баяр ёслол, найр наадмын үе зүүх гоёл чимэг, өдөр тутмын гоёл чимгийн олон зүйл байдаг. Малын бичээр унганы цэлэн дээр совдон даруулга зүүхгүй мэдээж, жишээ нь совдон сомыг найр наадмын үеэр зүүгээд жирийн цагт эвэр сум хатгаж явна. Ажил хөдөлмөрийн цагт даруухан явж, баяр ёслолын цагт байдгаараа гоёдог заншил уламжилсаар иржээ. Монголын олон ясны бүсгүйчүүд дээр үеэс уламжилсан өвгөс гоёл чимэглэлтэй. Газар газрын хүмүүсийн илүү дурладаг эд эрдэнэс, газар газрын дархачуулын ур хийцийн тухай бүхүүл бүтэн ном бичиж болгосон билээ. Даргангийн хийс голдуу мөнгөн дээр шүр суулгасан байхад халахынхан алтан суулгасан сувд баруун Монголынхан нарийн хээ уулзтай мөнгөн гоёл эрхэмлэх жишээтэй. Ер нь Монголд яар нийтлэг гоёлын зүйл бол алт, мөнгө, шүр, совд энэ дэр юм аа. Тэгэхдээ энэ нь янз бүрийн хэлбэр, хослол, янз бүрийн утгаар ордог байна. Даргангийн эмэгтэйчүүд улаан шүр их оруулсан мөнгөн гоёл дуртай. Үзэмчин хүүхнүүд шүрэн шигтгэхтэй мөнгөн гоёл зүүх дуртай байдгийг. Буряд хүүхнүүд олон мөнгөний хов гэлгсэн зүйлд мөнгөн хутга, чимхүүр тэргүүтнийг зүүнэ.
Ураанхыг бүсгүйчүүд давшуур хөгжмөрөнд тоглож шүрэн шигтгэтэй тоорцог юмсан. Газаа хүүхнүүд хоргой турган утсаар хээх харагдсан хувцсан өмсөд нарийн цолбортой эмэг богжин зүудгийн. Даргууд хүүхнүүд тоохуу гутлан гойж ёд. Үсний гэрийн чимэгл болсон доккон 12 жилийн амьтны дүрсээр гоёно. Дөрвөд хүүхнүүд хэрвээхээ бэлцэгдэг мөнгөн гуутай зүйлд зүүдгийм. Өөл дэмэгтэйчүүд уулзгад тасан гавдаг мөнгөн өнжург зүүнэ. Мянгад хүүхнүүд толгойн шүрэн боолт өсний мөнгөн хавчаараар гоёдаг үлээ. Загчин хүүхнүүд мөнгөн өнжург зүйлтэн ширэг уулан уран биелгэх юм.
Загчин сэвгэрийн боодог гэдэг чимэглэлийг гэрэлээгүй хүүхнүүд үсэндээ гоёд болгон зүгдэг юм аа. Нэгэн аюунтай, мэрэгэн бэлэгтэй, уран гартай хамдын хан үлсийг идэр залуу хойч үеийн уламжлан хөгжүүлж байна. Монгол эмэгтэйн энэ бүх баял чимэглэл ард зуны заншил, аж төрөл, аюун санааны өвөрмөц онцлогийг ямар нэгэн хэмжээгээр хадгалан өнөө хүрч манай өнөөгийн хүмүүсийн соёл гоо зүйн таашаал зохицсон шинжлэгдэж байна.